2015 оны Улсын төсөвдөх хөрөнгө оруулалтуудаас хамгийн их шүүмжил хүртэж байгаа нь гандан нөхцөлийн хийдэд 5.9 тэрбум төгрөгөөр барилгын ажил санхүүжүүлэх болсон явдал юм. Хэвлэлийн энэ хөрөнгө оруулалтыг улс төрчид гандан 5.9 тэрбумыг өргөж албан тушаалаа даатгалаа гэх маягаар бичиж байгаад энэ хөрөнгө оруулалтын очроотой халдагдаж байна. Учир нь энэ мөнгөөр албан аялал жуулчлалын дэд төв болох учиртай гандангийн дэмжид үндэсний өв уламжлал, шашин соёлыг харуулсан маш том үчирлийн хийдвэр учиртай. Ногоо эдийн засгаа дэмжиж аялал жуулчлалыг хөгжүүлэх гिचгээд үзэх юмгүй гэж шүүмжилдэг хүмүүс энэ төслийн агуулгыг шалтар ойлгож байгаа. Ойлгох юмгүй аялал жуулчлал хөгжүүл энэ мужээ өөрөө мөнгө хуцаагаад болно. Даанч амданд мөнгө өгсөн гэх агуулгаар шүүмжлэх нь хитээдэг байна. Зарим гандан нөхцөлийн хийдэд 5.9 тэрбум төгрөгийг зарцуулахар боллоо. Цогц цэцэрлэг энэлгээс илүүтэйгээр ганданд хөрөнгө оруулах сонирхол улсын хурлын гишүүдэд байна гэж шүүмжлэх болжээ. Жишбэрийн цаасраар хан дээр ном унших, засал хийх тарифа хадаж, тусгай касс ажиллаж нэг ёсондоо гандангийн ламдар үйлчилгээний ажилчдын үүрэг гүйцэтгэдэг. Иргэдээс тооны машин тачигнуулан мөнгө авч байгаа гандангийн удирдлагууд олон нийтийн төлөө ажилдаг гэд олж байгаа мөнгнөөс нэг ширхэг зоосыг татвар төлдөггүй. Хатуугандаа хэлэхэд бурхан шашныг их гигээ нэртэй мөнгөний газарт Монголын татврын хууль үйлчилдэггүй юм а. Гэтэл 2015 онд тухайн ганданд 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татвар төлөгчдийн мөнгнөөс олгохоор шийдвэрлсэн байна. За гандангийн хувьд бол бид нэр дуусах хөрөнгөний асуудлыг шийдэж тавьсан байгаа. Бас Монголын төр бас өөрийнхөө энэ гол одоо шашны авж явах бас үүрэг байх ёстой. Энд маань бол одоо энэ хүний ёс суртахууныг төлөвшүүлэх энэ үүргээ сайн гүйцэтгэж явах хэрэгтэй. Ер нь бол хүн зөв ёс суртахуунтай болоход хамгийн чухал юм бол бас энэ шашин. Гандан засгийн газраас 2 тэрбум төгрөг батлуулахаар төсөв тусгасан. Гэтэл улсын хурлын гишүүд гинэт өгөөмөр загнаад энэ хөрөнгө оруулалтыг 4 тэрбумаар өсгөж нийтдээ 5.9 тэрбум төгрөгийг гандан хуваарлах шийдвэрийг улсын хурлын гишүүд өөрсдөд нь гаргасан байна. Цагаан сарын иргэдээс хураасан мөнгө хаашаа юунд зарцуулсныг гандан төвчлийн хийдийн удирдлагууд нэг ч удаа олон нийтэд тайлагнаж байгааг үзэгч та бүхэн санаж байгаа. Өдөржин ном хуурж байгаа ламдар нь хөдөлмөрийн үнэний доод хэмжээгээр цалинжиж, үндэсний шашин гэгдээд байгаа гандангийн байрлалын өнгө төрөх жигээс жилд ордоод байхад тус хийдийн ламдар том машин унаж гандангийн үдээр хүлхэх нь олширсныг олон нийт мэддэг. Хойд судаан